За харгаа цэвэрлэх байгууламж дээр ирсэн байна. Бараг л хотынхон төвд юм байна дөө. Ардаа туулгалтай, хажуудаа барилга башин цэцэрлэгтэй юм байна. Тэгэхээр энэ хэдүүлээ өнөөдөр юу их гэж ирсэн гэж? Шинэ гоё туршилттай танилцсанаа. Google биш өөртөө идэг. AI-д биш логиктой идэг. Википедиагаас илүү чухал нэг зүйл бий. Тэр бол яагаад гэж асуух чадвар. Харсан бүхнээ асуултаар сольж, мэдсэн бүхнээ задлан шинжилдэг хүмүүсийг мэдлэгт дурлагсад гэдэг. Тархиа асаа. Энэ бол нууцлаг зүйл биш. Харин бидний одоогоор бүрэн тайлбарлаж амжаагүй үнэн. Тэгэхээр хоёулаа энд яг ямар туршилт хийсэн бэлээ? За энд болохоор хөрсний хүн бүтээлийг бууруулах Python remediation технологиг одоо туршаад явж байна. Энэ нь болохоор ургамлыг ашиглаж хөрсний хүн бүтээлийг бууруулах юм туршилт. Бууруулах юм уу? Манай хөрснийхөө хүн бүтээлийн нийт агуулмжийг тодорхойлоод гүнлүүгээ хэр нэвчсэн байна гэж тодорхойлоод хөрсний хүн бүтээл нь ямар хэлбэрт орж байгаасаа хамаарат одоо ямар технологи тохирох вэ гэдгийг одоо судалдаг байгаа. Тийм болохоор одоо Python remediation технологийн илүү тохиромжтой юм аа гэдэг туршилтынхаа ажлыг одоо хийгээд явж байгаа. Python remediation технологиг бол дэлхийн одоо маш олон оронд бол туршиж судалж байгаа. Хөрсний бохирдлыг тодорхой одоо ургамлууд бол өөртөө шингээж, хөрснөөс өөртөө шингээх нь бол хөрсний бохирдлыг одоо хялбар одоо саармжуулах нэг одоо арга байдаг. За энд болохоор арширны үйлдвэрүүд нэлээд олноороо төвлөрсөн байдаг. Тэрний одоо усыг цэвэрлэдэг цэвэрлэх байгууламж байгаа. Энд болохоор хоромын бохирдол одоо хөрсний одоо хамгийн их бохирдуулсан гэж одоо үздэг байгаа. Хоромын бохирдол бол өнгөн хэсэгтээ бол одоо 3000-аас 4000 мг/кг одоо хэмжээтэй бохирдсон. Манай улсын стандарт бол 150 мг/кг гэж явдаг байгаа. Хоромын одоо их хэмжээ нь бол тэгэхээр гүнлүүгөө болохоор 50 см хүртэл одоо хоромын бохирдол нэвчсэн байгаа. Энэ ургамлууд нь болохоор за бараг давхарцсан тоогоор олон улсад болохоор одоо 400 одоо ширхэг ургамлууд одоо хөрсний хүн бүтээлийг бууруулдаг буюу hyper-accumulator ургамлаа гэж судлагдсан байдаг. За бид нэр болохоор за манай улсын нэгт бол цагуурт одоо тохиромжтой ургамал байна уугүй юу? Манай улсын хувьд одоо ургадаг манай нутгийн ургамлууд байна уугүй юу гэсэн шалгуур үзүүлэлтүүдийг тавьсан байгаа. За тэр шалгуур үзүүлэлтүүдийг тавьж байгаа эдгээр ургамлуудыг одоо сонгож авч одоо энд одоо туршилтаа явуулж байгаа. Python remediation-ы одоо гол тавигдах шаардлага бол маш хурдан хугацаанд ургадаг, биомасса маш ихээр өгдөг, одоо арчилгааг маш бага шаарддаг гэх зэрэг ийм шаардлагуудыг тавьдаг ба. Тэгээ бид нэрээ одоо энэ сонгогдсон байгаа ургамлууд нь бол ерөнхийдөө тэр шаардлагуудыг одоо хангасан ийм ургамлууд. Улаанбаатар хотод бол хоёр одоо төрлийн гол одоо бохирдлын одоо асуудал байна. Нэг нь бол хөрсний хүн металлын бохирдол. Нөгөөх нь бол хөрсний нянгийн бохирдлын асуудал. Гэр хорооллоо чиглэх юм бол хөрсний хүн металл бол харьцангуй бага. Одоо нянгийн бохирдол илүү их байдаг байгаа. Энэ одоо бидний хийж байгаа туршилт болохоор хөрсний хүн металлыг бууруулах одоо ийм туршилт байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд бол нийтдээ 144,599 одоо мянган нөхөн жорлон байна. Эдгээр нөхөн жорлонгоос үүдэлтэй одоо нянгийн бохирдлын асуудал сүүлийн одоо энэ Улаанбаатар хот байгуулагдсан цагаас хойш хугацаанд бол бохирдлын томоохон их өсөв болсон. Бидний хийсэн 330 одоо цэгийн судалгаагаар бол ойролцоогоор 71 орчим хувь нь одоо хувьд нь одоо нянгийн бохирдол илэрсэн. Энэ нь бол өмнөх оны одоо 2010 оны дүнтэй харьцуулахад бол ойролцоогоор 15-аас 18% одоо буурсан тийм дүр зураг ажиглаж байгаа юм аа. Манай улсын хувьд бол хөрсний хүн бүтээлийн нийт агуулмжийг аягүй үздэг байгаа. За сүүлийн үед яг ганц нэг одоо хүн металлын одоо ямар хэлбэрт оршиж байгааг одоо судалж байгаа судалгаанууд одоо гарч ирж байгаа. Манай одоо лабораторийн бас одоо сүүлийн үед хийж байгаа шинэлэг судалгаа гэх юм бол за нийт агуулмж нь хөрснийхөө өнгөн үед ийм өндөр байгаа юм бол энэ металл маань ямар хэлбэрт оршиж ийн вэ гэдгийг одоо судалж эхэлж байгаа. Энэ нь болохоор за хөрсний хүн металл бол оршиж байгаа хэлбэрээс хамаарат хүн бодлоо амьд организмыг хордуулах одоо бүрэн боломжтой байдаг. Хөдөлгөөнтэй хэлбэрт оршиж байгаа юм бол одоо хүнсний гинжин хэлхээгээр ч юм уу, амьсгалаар ч юм уу, арьсаар ч юм уу дамжиж одоо хүнийг юм уу, амьтныг юм уу, амьд организмыг одоо хордуулах одоо бүрэн боломжтой гэж үздэг байгаа. Их удаан урт хугацаанд энд одоо хүн металлаар хортох юм бол ерөнхийдөө генийн төвшин, ургийн гажиг ч юм уу, хорт хавдруудыг үүсгэх боломж аюул өндөр л гэж үздэг.
За бид сая судлаачаасаа зөндөө олон зүйл олж мэдээд тэгээд туулгаал ойрхон байсан учраас хүрээд ирлээ. Яг ингээд би бол хажуугаар нь зөндөө л явдаг байсан. Явах болгондоо л боддог байсан л та. Гүний өдрийн манд итгэж байгаа ганц гоё том гол шүү. Сайхан харагдчихээн да гэж холоос хардаг байсан чи яг ингээд боддоор ирээд хажууд нь зогсоод ингээд мэдгүй надад бүр ингээд хэлэх үг болохгүй. Ус чинь уулын цэнхэр өнгөтэй байстэй гэсэн чинь энд ингээд ногоон болцсон. Сааралч юм шиг ямар өнгөтэй гэдгийг бүр хэлж болохооргүй. Нэг бол эсвэл бороо ороод үерсэн болов гэж бодоход борооны усны үерийн ус чинь ийм бордуу тийм шаргалдуу өнгөтэй байдаг бол энэ бол бүр ногоон. Айгуу сонин. Тэгээ хажууд нь зогсоход хүртэл амар духгүй үнэртэй. Энэ бохирдол, хөрсний бохирдол гүний ус руу нэвчснээс болоогүй хаа. Маш олон шалтгаанууд байгаа ах гэж найдаж байна. Ер нь туулгаалж гэлтгүй ус ер нь яаж бохирддгийг, бид нар яаж хамгаалах ёстой, яаж хэвшүүлэх ёстой гэдгийг судлаачаас явж асуух явцгаая. За бид сая туулгаалын хэрэгтэй танилцаад ирлээ. Тэгээд айгүй юм хурц сэхүүн үнэртэй. Тэгээд ийм ногоос хааралч юм шиг ер нь доод ингээд тумлаг чанараа ер нь алдсан байсан. Тэр ер нь юуны бохирдол юм болов? Туулгалын ус маань ерөнхийдөө бол голынхын дээд хэсгээр уулын томлог устай ямар нэгэн хүний үйл ажиллагаанд өртөөгүй цэвэр цэнгэг бол байдаг. Харин одоо Улаанбаатар хот дондор урсаж өнгөрөх явцдаа хэд хэдэн зүйлээс одоо бохирдож бол чанараа алдаж бохирддог бол байгаа. За яг тэр орчинд болохоор дээд цэнгний орчинд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэршүүлсэн хаягдл бохир ус нийлдэг бол байгаа. За тэгээд энэ хаягдл бохир усны улмаас туулгалын ус маань маш их өнхөн үнэртэй, бор саарал, бор ногоон өнгөтэй болсон байдаг. Тэгээд энэ одоо олон жилийн турш энэ бохир хаягдл ус туулгалд нийлснээр тэр нэг хумбуур үсээ булангарын одоо хэмжээнд булангар маань голынхоо ёроолд хагшаас байдлаар ингээд сууж дагтаршиж өгсөн байдаг. Усны чанарынтай үнэлгээ өгөх бохирдлын зэргийг тогтооход юм шалгуур үзүүлэлтүүд бол болдог. За бид нар болохоор нийтдээ 12 одоо бохирдлын одоо болон одоо чанарын үзүүлэлтүүдийг сонгож авчвал усны чанарын индексийг бол тооцсон байгаа. За тэгээд усны чанарын индексийн утгаас нь хамааруулаад маш цэвэр, бага зэргийн бохирдолтой, их бохирдолтой, маш их бохирдолтой гэсэн 6 ангилалд авч үздэг бол байгаа. За бидний одоо судалгааны дүнгээс харахад усны чанарын индекс нь 0.32-аас 38.1 одоо 4 хоорондоо хэлбэл зүйлс илэрсэн байгаа. За тэгээд орон зайн хувьд аваад үзэх юм бол голын одоо дээд хэсэг маань одоо ерөнхийдөө бол цэвэр гэсэн ангилалд бол хамаарч байгаа. За гэтэл одоо Улаанбаатар хот дондор урсаж явахдаа гүний үйл ажиллагаанд одоо өртөөд одоо чанар найрлага нь өөрчлөгдсөн, бохирдсон гэдэг ярьсан шүү дээ. За энэ хэсгүүдэд маань одоо усны чанарын индекс маань байнга одоо энэ маш их бохирдолтой ангиллаас бол давж илэрдэг. За энд бол ямар цаг хамаарч байгаа гэхээр дээд сонгон, биологийн гүр, тавталгын гүр тогтмол одоо энэ ангиллалд байдаг. Тэгээд энэ ангиллаасаа дандаа давж бол илэрдэг байгаа. Харин одоо алтан булаг цаашлаа тийм ээ. Алтан булаг болохоор цаг хугацаанаас хамаарат зарим тохиолдолд бохирдолтой ангилалд, зарим тохиолдолд их бохирдолтой ангилалд голчлон одоо ингээ харж хахад байнга их бохирдолтой ангилалд голчлон одоо ордог бол байгаа. За тэгээд голын одоо дунд буюу энэ хэсэг болохоор бага зэргийн одоо бохирдолтой ангилалд бол хамаардаг бол байгаа. Тэгээд голын одоо атаг хэсэг бол бага зэргийн бохирдолтой ангилалд тусаас ингэж хамаарч байгаа. Сүүлийн жилүүдэд одоо ингээд бид хэд чинь ингээд усан дотор машин тагаа тэгээ одоо хөл нөхцөн гэх мэтлээ амар олон юм эрсдлүүдийг туулж ингээд зуншлаа. Тэгэхээр одоо энэ асуудлыг та хэдийн зүгээс санаа байгууллагын зүгээс шийдэх тийм гарц гаргалгаа ч юм уу зөвлөмж байгаа болов? Тэгээ Улаанбаатар хотын хувьд бол газар хөлбөлттэй холбоотойгоор нэг үерийн байгууламж байх ёстой газруудад газар хөлбөлттэй холбоотойгоор боломжгүй болчиход байгаа үерийн байгууламж. Мөн үерийн байгууламжийн хэмжээ бага байгаа. Нэмэгдүүлэх шаардлагатай байна. Нэмэгдүүлэх гэхээр нөгөө газар голд ус байшин барилга барьсан учраас бас жоохон төвөгтэй байдал үүссэн байна. За ер нь үерийн эрсдлийг бууруулахын тулд хэд хэдэн арга хэмжээг авах шаардлагатай байдаг. Заавалч барилга байгууламж гэхгүйгээр одоо сав газрын ихэнх хэсэг. За жишээ нь манай гол Сэлболын үер бол Улаанбаатар яг төв хэсгийг үерлүүлээд байдаг. Ийм учраас Сэлбол дээр жишээ авч ярихад бол ихэнх хэсэгтээ орж байгаа борооны хэмжээг хөрс рүү шингэх, тодорхой хэмжээний шингэх үер. За дунд хэсэгт бол тогтоон барих гэдэг маань том хэмжээний хөв цөөрмүүд, усан сангуудыг бариад орж ирж байгаа усыг тогтоож барих. За яг төвийн хэсгээр бол үерийн усыг маш хурдан зайлуулах шаардлагатай. Үерийн байгууламжаар суугаар гэсэн. Тийм учраас одоо яг нөгөө ЭС аутлайтууд нэг том өндөр далангууд өрсөн шүү дээ. За энэ бол ерөөсөө яг тооцоо судалгаан дээр хийгдсэн 100 жилд тохиож болох хамгийн их үерийг өнгөрөөх тийм хүчин чадалтай үерийн байгууламж
За яг энэ хэсэг бол Улаанбаатарын төвийн хэсэг бол Уярын усыг маш урт зайлуулад туулгоолд нийлүүлэх ийм л арга хэмжээний шаардлагатай.